байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр би та бүхэнд Филиппин улсад гарсан нэгэн гэмт хэргийн талаар ярих гад бэлдсэн байгаа. За тэгээ хэрэгээ ярихаасаа өмнө та бүхэнд нэг мэдээллийн чанартай зүйлийг танилцуулаад тэгээд ярьж эхлэе. Хэрвээ та бүхэн Солонгос руу сурахыг хүсэж судлаж байгаа бол та бүхэнд нэгэн мэдээллийг хүргэе. MG Edu боловсрол зуучлалын төв нь Солонгос улсад хэлний бэлтгэлд зуучлал хийдэг. Мөн Солонгост байгаа Монгол оюутан залуучуудаа хүссэн коллеж их сургуулиудад бакалавр, магистрийн зэргээр маш хямд зардлаар эсэлт авч байгаа бөгөөд эдгээр сургуулиуд дундаас та бүхэнд онцгойлоод нэг сургуулийг нь санал болгоё гэх юм бол Хэжон коллежийг санал болгож байна. Хэжон коллеж нь 7 хоногт нэг удаа танхимаар орох бөгөөд төлбөрийн хувьд маш хямд. Эхний улирал ердөө 900 мянган вон бөгөөд хэрвээ топиктой тохиолдолд нэмэлт 300 мянган воны тэтгэлэг аваад нийт 600 мянган вон төлөөд элсэх боломжтой юм байна. Тус сургууль нь Хунсон хотод байрладаг бөгөөд Хунсон хот нь Сөүлээс 1 цаг 30 минутын зайтай маш ойрхон байрладаг сургууль юм байна. Мөн сургуулийн автобус нь Сөүл болоод сургууль хоёрынхоо хооронд явдаг учраас автобусаар ирж очих боломжтой. Сургууль нь Монгол ажилтнтай тул виз солих сунгахыг Монгол ажилтнанд бүгднийг хариуцаад таны өмнөөс хийж өг. Энэ сургууль нь мөн Монголоос хэлний бэлтгэлд эсэлт авдаг бөгөөд хэлний бэлтгэлийн виз нь 2 жил дараал нь 100% гарч байгаа. Хэлний бэлтгэлийн 1 жилийн төлбөр нь 4 сая 400 мянган вон бөгөөд хэлний бэлтгэлээ төгсөөд коллеж юм уу их сургуультай элсэх тохиолдолд нэмэлт тэтгэлэгтэй юм байна. За ингээд та бүхэн хэрвээ дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэж байгаа бол доор гарч байгаа утаснууд руу залгаад мэдээлэл авах боломжтой юм байна. Хэрвээ та Монголоос холбогдож байгаа бол Монгол ажилтны утас руу холбогдож олно. Солонгосоос холбогдож байгаа бол мөн Солонгост сургууль дээр ажиллаж байгаа Монгол ажилтан руу бас холбогдоод дэлгэрэнгүй нэмэлт мэдээллүүдийг авч болно. Мөн MG Edu гэдэг Facebook хуудас руу мөн очлоод та бүхэн чатаар мэдээллүүдийг авч болно. За бас комент хэсэгт та бүхэн комент бичээд дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Филиппин улсын Манилан гадна талаасаа аялал жуулчлал, шопинг, амралтын газруудаар дүүрэн мэт харагддагч яг дотроо бол гэмт хэрэг улс төр авилгын төв гэдгээрээ алдартай хот байгаа. 2024 оны олон улсын аюулгүй байдлын үнэлгээнд Манилаг зүүн өмнөд Азийн хамгийн өндөр гэмт хэрэгтэй хот гэж нэрлсэн байдаг. Тулаан, дээрэм, мансууруулах бодис, хулгай, хүчирхийллийн гэмт хэрэг өдөр бүр гардаг. Гэхдээ хамгийн аимшигтай зүйл нь авилга улс төр гэмт бүлэглэлүүдийн холбоо нь бол бүр үнэхээр аимшигтай байдаг. Тиймээс үнэн гэлчлэх ёстой, мөрдөн шалгах ажиллагаа ихэвчлэн энэ гэмт хэргийн бүлэглэлүүдээс болж авилгаас болж маш олон даруулаад чимээгүй өнгөрөх тохиолдлууд байдаг. За тийм өнөөдрийн та бүхэнд ярих гэж байгаа хэрэг маань ч гэсэндээ авилга болоод хээл хахуул энэ бүх зүйлтэй холбоотой маш харамсалтай юм хэрэг байгаа. 2021 оны 1 сарын 1-ний өглөө Hotel City Garden Grand гэдэг хотелийн 2209 тоо төрөнд өглөөний 10 цаг орчимд Ромел Галидо гэдэг залуу сэрдэг. Тэр шөнө шинэ жилийн үдшилэг найзуудтайгаа хамт энэ буудалд хийсэн байсан. Найзууд нь бүгд арх дарс хэтрүүлэн уусан тул бүгдээрээ нам унтцааж байсан. Ромел сэрээд усууж ариун цэврийн өрөө рүү ороход тэнд 23 настай түүний найз Кристин Дацера вайн дотор ухаангүй хэвтэж байсан. Тэр ихэндээ найз маань согтоод энд унтчихсан юм байна гэж бодоод дээрэс нь хүнчлөөр хучаад буцаад өрөө рүүгээ ороод өөрөө үргэлжлүүлээд унтсан. Үүнээс 2 цагийн дараа дахин сэрээд найзуудтайгаа хамт хоол идэх гэж бодоод бүгдийг нь сэрээ Кристинийг ч гэсэн мөн сэрээх гэж очтол тэр цонхиж цайн амьсгал нь зогссон байсан. Ромел энэ үед маш их сандарч CPR буюу хиймэл амьсгал хийж эхэлсэн ч гэсэн ямар ч нэмэр болоогүй. 12 цаг 25 минутын үед түүнийг эмнэлэг рүү хүргэсэн ч гэсэн аль хэдийн нас бараад хэдэн цаг өнгөрсөн болохыг нь эмчнэр тогтоосон. За ингээм амиа алдсан бүсгүй буюу Кристин Дацера 1997 онд Чинэлэг гэр бүлд төрж өссөн уян зөөлөн ухаалаг боловсралтай бүсгүй байсан. Тэр их сургуулаа медиа артс мэрэгчлэр төгсөөд хүсэл мөрөөдлийнхөө дагуу нисхийн үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Гоо үзэсгэлэн боловсрал ажил мэргэжлийн хувьд төгс залуу эмэгтэй болсон байсан. Тиймээс түүний Instagram хуудас нь 170 гаруй мянган дагагчтай болж олон нийтийн анхаарлын төвд байдаг тийм эмэгтэй байсан. Кристиний хувьд болохоор инфлюенсер, модель,
онгоцны үйлчлэгч байгаа зогсохгүй бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг маш сайн хамгаалдаг, дээдэлдэг гэдгээрээ алдартай болсон тийм бүсгүй байсан. Учир нь түүний дотны 3 найз нь бүгдээрээ гей буюу ижил хүйстэн залуучууд байсан. Кристин тэднийг бусдын адил эрхтэй гэж үзэн тэдний төлөө байнга дуу хоолойгоо өргөдөг, янз бүрийн үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог байсан. 2020 оны 12 сарын 31 буюу шинэ жилийн шөнө байсан. Уг нь бол Кристины хувьд бол жил бүрийн шинэ жилээрээ гэр бүлтэйгээ хамт тэмдэглэдэг байсан ч гэсэндээ энэ удаа бол анх удаага гэр бүлтэйгээ биш өөрийнхөө найзуудтай хамт шинэ жилийн үдшилэг хийхээр шийдсэн байсан. За тэгээ үдшилгийн бүрэлдэхүүн нь болохоор анх 4 хүн байсан. Кристин тэгээ түүний 3 гей найз байсан. За ингээд 12 сарын 31-ний 19 цагаас 20 цагийн хооронд болохоор Джон буюу Кристины нэг найз нь эхлээд 2209 тоотод чек-ин хийгээд удалгүй түүний араас Кристин ирсэн. Дараа нь Ромел, Григори гэдэг 2 бас найз нь ирээд ингээд нийт 4-лээ болсон байгаа. Тэгээ тэр 4-ийн хувьд болохоор орой хоол хамтдаа идээд юм яриа сууцгааж исэн. За ингээд 22 цагаас эхлээд тэд ром ликер болоод янз бүрийн уух алкогольны төрлийн зүйлсүүдийг бол ууж эхэлсэн. Тэгээ тэр өдөр болохоор Кристин бусад өдөр уудгасаа бол нилээ их ууж исэн гэж дараа нь найз нь гэрчилсэн байсан. Шөнийн 12 цаг 40 минутын орчимд Кристины найз Ромел зэрэгэлдээ 2207 тоотод найзууд маань байгаа хамтдаа нийлж сууцгах уу гэсэн саналыг тавьсан. Анхандаа бол Кристин үүнийг нь дургүй хүлээж авсан ч гэсэндээ тэд нар бүгдээрээ эрэгтэйчүүд бөгөөд бүгдээрээ ижил хүйстэн залуучууд хамтдаа цагийг гой хөвгөлтөө өнгөрөөцгөө юу гэж хэлсэнд нь Кристин зөвшөөрсөн. Ингээд хажуудлын өрөөнөөс 8 эрэгтэй нэмэгдэж орж ирсэн. Тэгээ ингээ 2 өрөөнд хуваагдчихсан залуучууд 2 өрөөг ээлжилтэн хамтдаа тоглож зураг даруулан үдшилгээ эхэлсэн байгаа. Шөнийн 1 цагийн үед болохоор буудлын ажилтан Жон Пол мөн ирж ажлаад хараад тэднэр дээр нэмэгдэж орж ирээд ингээд буудалд бол нийт 12 эрэгтэй, 1 эмэгтэй буюу Кристин ганцаараа ингээ 13-уулаа үдшилэг хийж гисэн гэсэн үг. Жон Полын хувьд ч гэсэндээ адилхан ижил хүйстэн залуу байсан. Тэгэхээр Кристинээс бус нь бол бүгдээрээ ижил хүйстэн хүмүүс байсан гэсэн үг. Тэд дуулж бүжиглэн Кристин өөрийнхөө Instagram дээр My Loves гэж бичээд бүгдэндээ авахулсан зургуудаа ингээд тавьсан байсан. 2021 оны 1 сарын 1 буюу шөнө дунд CCTV-ний бичлэг дээр болохоор Кристин болоод Валентин гэж залуу 2 үнсэлцэж байгаа нь харагдсан байсан. Тэр нь болохоор яг нөгөө буудлын коридорт байсан. Тэгээ Валентин гэдэг залуу нь болохоор нөгөө хажуудлын өрөөнөөс нэмэгдэж орж ирсэн залуу байгаа. Валентины хувьд бол бас ижил хүйстэн залуу. Тэгээд яг ийм зүйл болсон талаар нь Валентин бол дараа нь тайлбарлахдаа би зүгээр ингээд хаалга онгойлгосон чинь Кристин маш их согтчихсон байсан. Тэгээд намайг барьж аваа шууд үнссэн. Тэгээд би бол түүнийг түлхээд тэгээд хаалга хаагаад явсан гэж мэдүүлсэн байсан. Шөнийн 03 цаг 22 минутанд болохоор өөр нэг эрэгтэйтэй коридорт мөн ярилцаад зогсож байгаа нь бол бас CCTV-д бичигдсэн байсан. Шөнийн 4 цаг 10 минутанд Кристин маш их согтчихсон, баг ингээд тасарчихсан. Харин түүний найз Жон болохоор түүнийг ингээ өргөөд өрөөрөө нь оруулах гад өргөөд явж байгаа нь CCTV-д бичигдсэн байсан. За тэгээ мэдээж болвол энэ бүх бичлэгүүд яг тэр буудлын өрөөнд бичигдээгүй, коридорт бичигдсэн бичлэгүүд байгаа. Яагаад гэх юм бол CCTV бол буудлын өрөөнүүдэд байхгүй. Тэгэхээр 04 цаг 30 минутаас 07 цаг 30 минутын хооронд бол өрөөнүүд дотор юу асан гэдгийг бол ямар ч нотлох баримт байхгүй. Яг гэрчүүд өөрсдөө л мэдж байгаа гэсэн үг байна. За тэгээ найзуудын хувьд болохоор дараа нь яг мэдүүлэг өгөхдөө бүгдээрээ зөрүүтэй мэдүүлгүүд өгчихсэн. Зарим нь Кристин бөөлжөөд маш их бөөлжөөд 0 дагаадсан, өөр мэдих зүйл алга гэсэн бол зарим нь Кристин унтчихсэн гэж хэлжсэн. Бүү янз янзын юм өөр мэдүүлгүүд өгөөд хоорондоо зөрчилдөжсэн. За ингээд Кристин бүсгүйг амиа алдсны дараа бол Филиппиний хэвлэл мэдээллүүд бол шуугиж эхэлсэн. Гоо үзэсгэлэнтэй онгоцны үйлчлэгч бүсгүй 12 эрэгтэйтэй хамт шөнийг өнгөрөөснийхөө дараа амиа алдсан гэд нэлээд шуугиж эхэлсэн. Гэвч олон нийтийн дунд бол энэ нь бэлгийн хүч хэрхээлэл байсан уу? Яг юу байсан бэ? Юунаас болж амиа алдсан бэ гэдэг нь бол маш эргэлзээтэй байсан. Гэхдээ яг тухайн орой хамт байсан эрэгтэйчүүд нь бүгдээрээ гей буюу ижил хүйстэн залуучууд байсан. Гэсэн хэдий ч анхан шатны яг задлангийн дүнэлтээр болохоор гуй, өвдөгтөн, шарх, хөхөрсөн сорив, умайдан цус алдалт ба үрийн шингэний уулмөр байсан гэсэн. Эмч бол анхандаа шууд хэлэхдээ бэлгийн хүч хэрхээлэл байх магадлалтай гэж
хэлжсэн. Хэлснийхэн дагуу шууд уг нь бол 12 залууг бүгдийг нь баривчилсан. Тэгээ баривчлагдсан 12 залуучууд бол ингээ мэдээж мэдүүлэг өгж эхэлсэн. Тэгэхэд болохоор тэд нар бүгдээрээ янз янзаар өгж исэн. Зарим нь хэлэхдээ болохоор Кристийн шүн дунд ингээ бөөлжөд ээжсэн. Тэгээ би очиод зүгээрээ асуусан чи хин нэгэн миний уух юм ямар нэг юм хийчихсэн байж магадгүй би ерөөсөө зүгээр шэнэ гэж ярьж исэн гэж хэлсэн. Гэхдээ энэ дээр бол ямар ч баримт нотлохоо байхгүй. Сүүлд нь бас энэ хэлсэн үгнээсээ тэр мэдүүлэг өгсөн залуу бас өөрчлөөд би тийм яриагүйгээ бутсан. За харин нөгөө нэг коридорт Кристинтэй үнсэлтэд зогсож исэн Валентин гэдэг залуу хэлэхдээ болохоор энэ бол тийм үнсэлсэн зүйл бол байгаагүй. Зүгээр л Кристин маш согтуу байсан учраас намайг андуураад тэгээд үнссэн. Тэгээд би болохоор түүнийг түлхээд ингээ өөрөөс нь салаад явсан. Бит хоёрт бол ямар ч тийм харилцаа авахгүй. Ягаад гэвэл би ижил хөөстөн эрэгтэй хүн сонирхдаг залуу гэж мэдүүлсэн. Мөн зарим хүмүүс болохоор өглөө Кристинийг ухаантай байсан гэж хэлжсэн бол зарим нь бол ухаангүй байсан гэж хэлээд ер нь бол тэдний мэдүүлгүүд нь бүгдээрээ зөрчилдөжсэн. Гэвч удалгүй прокуророос шин дүгнэлт гарч ирсэн. Тэгээ энэ нь болохоор гаднаас хүчирхийлсэн ямар ч нотлохоо байхгүй, амьсгал боогдуулах мохоо зүйлийн хүчтэй гэмтлийн тийм шинж тэмдэг илрээгүй, бэлгийн хүчирхийлэл гэсэн нотлогдох ямар ч баримт байгаагүй, өрийн шингэн мансууруулах бодисын уул мөр байхгүй гэсэн тийм дүгнэлт гарсан байгаа. Өмнө нь бол уг нь өрийн шингээ илэрсэн гэсэн ирнэсээ тэр нь яг хэний ДНХ байсан гэдг нь ч гэсэн тодорхойгүй ингээ ерөөсөө илрээгүй гэд ингээд прокуророос дахиад шинжилсэн дүгнэлт гарчихсан байгаа. За тэгээд яг Кристиний өхлийн шалтгааныг болохоор шинжилж тайлбарлахдаа түүний судас нь цоорсон байх магадaltaй. Тэгээд судас цоороо дотор цус алдснаасаа болоод амь насаа алдсан байх магадaltaй гэж үзсэн байгаа. Тэгэхээр энийг бол ер нь өвчний улмаас өвчнөөс болж амь насаа алдсан гэсэн тийм дүгнэлт гарсан. Тэгэхээр болохоор анхан гарсан дүгнэлт болгоод сүүлд энэ прокурорын гарсан дүгнэлт хоёр бол хоорондоо зөрчилдөж исэн гэсэн үг. Тэгэхээр ард иргэд бол үүнд нь бол маш их ууралж исэн. Тэгээ хэдийгээр ард түмэн маш их ууралж исэн ч гэсэндээ ингээ шүүхээс дүгнэлт нь гарчихсан учраас нөгөө 12 с жигтэн залууг бүгдээр ингээ сулалсан. За тэгээ энэ мэдээ бол нийтэд хүрмөгц хүмүүс Кристин Тацерагийн хэргийг үнэн зөвөөр шийдэх хэрэгтэй. Justice for Christine Tacera гэсэн тийм хаштагтай SNS бичвэрүүд маш их тархаж олон нийт үнэн мэдэх хэрэгтэй гэсэн тийм чагсаалт цуглаанууд ч гэсэн их гарсан. Филиппиний алдарт боксчин улс төрч Мэнни Пакьяо гэдэг хүн хүртэл үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд $10,000 шагнал өгнө гэж хувьяасаа хүртэл тийм мэдээлэл гаргаж исэн. Мөн Кристиний гэр бүлийнхэн ч гэсэндээ тэр бол цоо эрүүл охин байсан. Онгоцны үйлчлэгч болохдоо ч гэсэндээ бүх төрлийн шинжилгээ нь хамрагдчихсан байсан. Энэ бол авилга нөлөөтэй хүмүүсийн зохион байгуулалттай миний охины хэргийг дарж байгаа юм зүйл болж байна гэж мэдүүлсээр байсан. Гэвч прокуророос бол хүмүүсийн энэ тэмцэл гэр бүлийнхэн тэмцлийг ч гэсэн тоолгүйгээр 2022 оны 2 сарын 7-нд бүх хэргийг нь хаасан байгаа. Тэгэхээр ер нь бол Кристинийг өвчний улмаас амиа алдсан гэж үзээд энэ хэрэгт ямар ч холбогдолтой хүн байхгүй 12 залуу бол бүгд суллагдсан гэсэн үг. За тэгээд 12 тэр залуучуудын дунд бол маш алдартай тийм хүмүүс мөн нөлөө бүхий баян хүмүүс нилээ их байсан бэлээ. Тэгээд нэг залуу нь бас Филиппиний алдартай жүжигчний хүүхэд байсан гэсэн мэдээлэл бас байсан. Тэгээ нилээ мөнгөтэй хүмүүс байсан учраас бүгдээрээ нийлээд ер нь бол прокурорыг бол хахуулцсан учраас энэ хэрэг ингээ хаагдсан гэж үзсэн. Кристиний хувьд ч гэсэндээ хэдийгээр мөнгөтэй чинэлэг алын охин байсан ч гэсэндээ бүхэл бүтэн тэр 12 хүний үг хэмжээний хахуулыг дийлж чадах. Яг энэ хэрэг бол ингээ тов тодорхой мэдээж Кристин бол ямар ч гадны нөлөөгөө нас бараагүй гэдэг нь тодорхой. Анхны дүгнэлт ч гэсэндээ тэгж гарч исэн. Ард түмэн ч гэсэндээ яг энэ хэрэг болвол ингээ хахуулаас болоод хаагдж байна гэдгийг бүгд мэдж байгаа мөртлөнгөөсөө ямар ч өөрчлөх арга байхгүй. Үнэхээр ийм харамсалтай хэрэг байгаа. Тэгээ энэ хэрэг дээр бол Филиппин улсын яг энэ шүүхийн тогтолцоо хахуул хээл хахуул бол үнэхээр аимшигын түвшинд байдаг юм байна гэж харж болохоор ийм хэрэг байсан. Тэгээд Кристин охины хувьд ингээ харамсалтайгаар үнэн зөв нь тодорч чадалгүйгээр ингээд хаагдсан ийм харамсалтай хэрэг байлаа. За ингээд та бүхний хувьд бас энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдлүүд бас өөрсдөө мэдж байгаа тийм нэмэлт мэдээллүүдээ бас битэйгээ хуваалцаж болно. Комент хэсэгт бичээрэй. За тэгээ та бүхэн сувг дээрээ лайк, subscribe дарж амжаагүй бол лайк болоод subscribe-а дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За ингээ өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.